Хамаг сайхан бүхнээ харамгүй сэтгэл бодлон халуун ингэртэй тэгээд хайрлаж өсгсөн ээжтэй би хайртай. Мөнхийн ус байдаг бол хаанаас ч гисэн олоод хайртай ээжтэй өгөх юмсан. Бид ингэж л зүрхэн чагнаж зүрхний угтаан хайрладаг болсон юм. Худал үнний дэнсэнд хувираач үгүй хайр гэж эндээ. Хайртай бүхний харамлахад ээжийн дайтай хайрлах хайр гэж. Дэлхийн ертөнц дээр амьдралд дурлах, сэрэх, босох, ухааруулах бодол сэлний ижигээ санахаас эхэлдэг болов. Тэртээ он жилүүдэд хэлсэн үг одоо ч амьдралын нухчааг давах, хэцүүг сөрөх, хүч тамир, чадал чансааг нэмж өгөх юм. Хэцүү бүхэнд шантарвал хүнд болгонд дарагдвал чамайг төрүүлж өсгсөний хэрэг юм лээ. Амьдрал өөрөө тааж тааварлашгүй далайн давлгаа юм. Энэ давлгаанд хийсэхгүй, бас живэхгүй байж чадвал охины минь өмнөх зам нухчаа бартаа багтай байна. Тэр бүхнийг даван туулах тэнхээтэй хүчтэй л байх хэрэгтэй. Ингэж хэлдэгсэн. Шүүдрийн усаар цай чанаж уулгаж ачийг нь хариулж сүрхий хүн болохгүй ч хэлээ. Хэлж загсан үг бүрийг нягт нямбай бодож байгаад зам мөрөө засч явах юмсан гэж боддог доо. Үг бүрийг нь нягтлан бодхаваас хамт байсан мөч бүхэн яасан гайхалтай үн цэнтэй байгаа гэж бодогдно. Ээж тань руугаа яарах сэтгэл энэ дэлхийн ертөнц юм. Ээж таныг санах сэтгэл энэ хорвоогийн их хайр юм. Он жилүүд өнгөрөх тусам энэ их хайр улам бүрээр тэлж байгаа нь тодорхой. Ээжийн хайр, аавын хайрыг гүйцэх идшид байдаг болов уу? Би л хувьдаа ингэж боддог. Хүн төрлөختнийг бүтээсэн, хүний бүтээсэн хийснийг идшид гэвэл ээжийн сэтгэлийг, ээжийн хайрыг, ээжийн төрснийг гайхамшигт идшид гэж хэлнэ. Яаран яарсаар очих хүүгийн чин сэтгэл ямар таны сэтгэлийн энд хүрч биш үү? Намайг очиход баярлан гийдэг ганцхан орчлон та минь шүү дээ. Ээжийн хэлэх үг бүр амьдралын захиа болж байдаг байжээ. Тэр жилийн хавар ээжийн захиа хөдөөнөөс дайгдаж явсаар ирлээ. Хөөхөн, их хөөхөн. Тухайн үед энийг ээл өнгөрч байж. Миний охин ээж нь сайн, мал ихнээсээ төллөж байна.
жаахан зудтай байгаа болохоор сум руу орж чадсангүй. Багсаг боо борсог өгч явууллаа. Үлсэж цангав. Их жахынхаа үгэнд сайн орж хичээл номоо сайн давтаарай. За ингээд ерөөсөө ээжимээс сэтгэл зүрх өөр надтай хамт. Үлсэх үе, даарах үе гэд санаа амар юр байхгүй ээжим. Үргэлжилсэн захиа маань сайн хичээвэл сайн сайхан явна үрмэнгээд төгсгөлд нь за ээжигээ санаж ингээд эргэн тойрныхноо зовоож уйлж өнжөв. Би л чамааг их санаж ийн гэд ээж нь чамдаа хамгаас хайртай гэжээ. Зөвхөн надад ингэж бичсэн болов уу гэвэл басгүй. Ах эгчийг хот соёл бараадаж явах бүрсэн хамгаас хайрт хүүдээ охиндоо гэж хаяглаад л ирсэн байх. Ийм сэтгэл, ийм хайр гэж байх уу та? Хүүхэд болгоно хамгаас илүүтэй хайрлаж, харамлаж, тунгалаг хар нүднээсээ нууж унгасан нулимстай байсныг нь сүүлд сонсож билээ. Хэвэдэ гэж хамгаас хайртай ичим. Өөрөөсөө илүүтэй намайг хайрлсан ухаан байдаг. Өөдлөн дэвжхийн бэлэгдэл ерөөлийн залбиралд нь өвөр нүмер намайг тэтгсэн бодлын тойл байдаг. Цайны хаан дээжийг өргөн буман хатууг зөөллөөд цагаан сүгэ амлуулан бүүвэн дугаан аялах Монгол ээж зөвхөн бидэнд байдаг. Нэрэл цайныхаа дээжийг өргөх бүртээ миний, бидний, бас дэлхийн хүн төрлөختний, байгалийн, эх орон, эх дэлхий, сансар, од огторгүй гэд ерөөс эдис бүхний төлөө сайн сайхан үг хэлдэг байж. Сайн сайхан явахын төлөө аманд ажиглах урахтын сайхан явах гэж 어쩌자온다. Хайр хэмээх эд шидийг сайхан ээж бүхэн их бүрл үтээдэг. Тэр тусмаа Монгол ээж бүхэн. Хайртай ээжээ санах минь намайг уйрааж, ухааруулж, сэхээрүүлж байх юм. Хэлж ярьсан, бичиж үлдээсэн захианы бүгдийг биелүүлж яваач. Ээжийнхээ ганцхан хүслийг нь биелүүлж чадахгүй нэ. Ичигээ битгий санаарай гэсэн захианы төгсгөл. Юу гэж сайхан ээжигээ санахгүй байх вүлээд? Сайныг бодож, сайхныг зөвхөнсөн бүхэнтэй нь биелээ олж, хүүн, охин нь зөв санаж, зөв бодож, сайхан аж төрж байна. Хамгаас хайртай өрн танийгаа санах нь энэ хорвоо ертөнцийн хамгийн үнэн. Ээжигээ сансан үнэн минь энэ дэлхийн хамгийн тод гайхамшиг. Хамгаас хайртай ээж минь. Төөрөг заяаг тэгшилтгэх, төрийн жайгийг төвшөлтгөх, эрхэнд хураагч дарихын эрдэм чадалд сөхрөммөрөй. Ондари дури сарва хэрэта тобашагуру сухай. Сургаан суг таван сулд зовлон хурж өвчн надлах шаналгаата түмэн барчдыг шидэт таринаар элар шуулагч атомруулагч барихын агуу хүчинд бишрэммөрөй.
Он дариту ресрава бабам шамдым гурусу хай. Төрсөн боюн хурж түмүний уйлистага чаала багасч бууруллу хорогон бомба бэлхэж боцлун мөргөх гомдол сарнях тогус эдлиг дэлгэрүүлэгч төгөлдөр дарихэд мөргөй. Он дариту ресрава аюубамая бушчун гурусу хай. Дотор сэтгэл ариусч дорой үзлэг үйсч удаан жаргах мөрцөх утам сайжрах үйл бүтэх насрывтгагч дарихэд наминчлэн байж мөргөй. Он дариту ресрава аюузана бушчун гурусу хай. За тэгээд зодгууд наадам их хийж гэнэ үү да. За тэгээд ажил үйлсийг хийж рүү. За автомобиль их цогдоод уу та. За үүдэлгээр яаж хийвдэ. Одоо хийсээс одоо наднууд томхоо. Чин бэлээ хийдсэн үү шүү дээ. Хоёр зүйл юм. Эцэс бэлээ хийж тавьсад бол. За энэ тавих. Таршинта сайхан витка сандайнота. Насуур хэдүүлж зоомдор утгаж байна. За сайхан шинжөө. Сайхан шинжлээ. Сайхан шинжлээ. Сэргэмт таргаар. Сөргөн таргаар. За сайхан шинжөө. Сайхан шинжээ. Сөргөн таргаар. Аяжид хийжрөө. За түн автосавар их цогдоо. Наварыг дүүр чөлдөө. За айцсан зодгууд хийж байна уу? Айцсан зодгууд явуулсан байх. Сайхан шинжээ. Сөргөн таргаар. Таргаарлаа. Айцсан зодгууд хийж байна уу? За. Наашаа хитүүд орж ирсэн хэвчэд. Одоо тэгээд та нар чинь хэдүүлээ байсан юм бэ? Эхээс хоёр усын. Уусэндэн линтэдэшин. Уусен хоёр хуугаа. Кармук дистириош. тэг хэдэн настайдаа Монгол руу давж ирсэн? Дүү тавтаа дээр. Тэг хаана нутгад ирсэн? Нутаг Монгол давж ирээд. Юу гэдэг газрын хийх чи ямар гэдэг газар вэ? Одоо нэг хар хөдөлгөөл юу гэдэг чинь нөгөө Христийн тэвэн хаанаас юм? Христийн тэвэн хаан нь нутгаж ирсэн. Үүдээ нутгаж цагаан тархтай гэдэг асуу. Тий. Одоо тусахтаа хаахан тусч ирсэн. Наа. Ажиг олон. Ажиг сатте. Тэнд өвлжихтэй болохоор хаана өвлжих яах вэ? Тийшээ тэр За. Тэгээд ойлгоно хэдүүд нүсээ. Тий. Санаагүй, наашаагүй. Тэгэхтэйс ойлгоногоо хэдүүд орж ирж нутгшээ. Өөр юм чи хатар уу. Тоолцоо.